Өнөөдөр эрүүл мэндийн яамн дээр бол нэлээд том асуудлын нэгийг хэлцэж байна. Яагаад гэвэл эмийн зохистой хэрэглээ, эмийн хэрэглээ, эм хангамжийн байгууллага өнөөдөр бол яг улсын мэдлэлд байдаг эм хангамжийн байгууллага гэж байхгүй байна. Төрөөс эрүүл мэндийн талаар эмнэлгийн бүтэц шил эм хангамжийн нийлэмжийн бүтцийг төрөөс ерөнхий удирдлага зохион байгуулалт нь хангана гэхээс тэр бүтэц зохион байгуулалтаар төрөөс оролцохгүй байна. Тэгэхээр юу гэж яах вэ гэхээр манай хувийн хвшлийн эм хангамж, эм нийлүүлэлтийн, эмийн үйлдвэрийн хамт олон бол яг энэ Монгол улсын хэмжээнд энэ төрийн хийх ажлыг энэ хувийн хвшлийн байгууллагууд, эмийн сан, аптек, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрүүд нуруунд дээр авч явж байгаа салбарын маань нэг байна. Тэгээд энэ дундаа бид бас эмийн зохистой хэрэглээ, эмийн нийлүүлэлт, борлуулалт, иргэндээ хүрсэн чанартай эмийг яаж иргэдийн хүртээмж нь ямар байх талдаг дээр өнөөдөр хэлцэж байгаа. Хилцүүлгийн гол ач холбогдол бол ерөөсөө улсын эмийн сангуудын дотооддоо үйлчилдэг дотоод үйлчилгээтэй эмийн сан маань гадагшаан амбулатороор иргэддээ хүрэх